Наран мандахаас шингэх хүртэлх өргөн удам нутгийг донсолгож явсан 800-ны тэртех их Монгол улсын мандан бадрал, үүсэл хөгжил, дорот ялагдлын түүхэн үе мөчлөг бүхэнтэй хамт Монгол цус, Монгол эх орноор бахархдаг хэн бүхнийг их язгуурын түүхийн жимээр хамтдаа аялахыг урьж байна. Сайн байцгаана хүүхдүүд. За түүхийн жимээр нэвтрүүлгийнхаа ээлжит цовруулыг эхэлж байна. Өнөөдөр 11-р сарын 22-ны өдөр энэ өдрийн нэвтрүүлгийг аль биесээр телевизийн захиргаанаас маань одоо их Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр зориулж тусгай нэвтрүүлэг болгож явуулж байгаа юм байна. Тийм учраас энэ удаагийн тусгай нэвтрүүлэг маань Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг өвлийн тэргуун сарын шинэ нэгний өдөр тэмдэглэж байх Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгийн дагуу энэ жил 11-р сарын 23-ны өдөр маргааш тохиож байгаа учраас энэ талын одоо Чингис хааны төрсөн өдрийг мэндэлсэн өдрийг Монголын төр ёсчлох болсны учир шалтгаан юу юм? Монголын ач холбогдол нь юу юм? Дэлхийн ач холбогдол нь юу юм? Мөн түнчлэн одоо Чингис хаан дэлхийн хүн болсонтой холбогдуулаад энэ удаагийн цоврал лекц явагдах нэ. Бөөгийн шашны зан үйлийг хаан болох явцдаа нэлээдгүй их ашигласан байр байдал ингээд түүхээс харагдаад байдгийн. За багш нь түрүү хэлсэн цагаан талын бөөгийн хорчий зайран гэдэг хүн уг нь бол одоо Жамуухан яг нэг овгийн хүн шүү дээ. Тэр хүн Жамуухан орхиод Тэмүүжинг дагаж ирэхдээ юу гэж хэлсэн гэхдээ зэрэг би одоо Тэнгэртэй харьцлаа. Бөөгийн ёсоор Тэнгэртэй харьцлаа. Тэнгэрийн зайрантай харьцаж одоо үзэхэд юу гэж хэлэв гэхдээ зэрэг хамаг Монголын хаан Жамуух биш хамаг Монголын хаан Тэмүүжин болох юм байна гэж дээрээс айлтлаа. Тийм учраас би одоо хэвлийн нэгт хэлсэн ярьсанднаас босхгүй гэсэн тангарагтай Жамуухаасаа салаад чамайг дагаад хүрээд ирлээ. За би тэгээд энэ бөөгөөр дамжуулаад Тэнгэрийн онготтой харьцах явцад нэг ухаан өхөр ирж Жамуухын гэрийг тойрч мөөрөөд мөргөөд өрөөсөн эврээ хугалчхаад тэгээд эврээ нэхэж ихэд уурсаж шороо ман татуулж байхыг харлаа. Тэгсэн чинь нэг мохор өхөр чиний гэрийн тэргэнд орчихсон урагшаага зүтгээд чиний араас одоо Чингисүүл хамаг Монголын хаан болно, явандан энэ дэлхийн эзэн болно гэдэгт мөрч байна. За энэ бол одоо чивэл одоо Тэнгэрээс заяасан Монголын хаан дэлхийн эзэн болох өвдөстэй тавилантай хүн гэж нэгэнт л ингэж тогтоогж байгаа учраас би Жамуухаа орхоо чамайг дагаж ирж байна гэж Чингисэд хэлэндээ. За тэгэхээр Чингис энэ байдлыг хүлээж аваад за тэгвэл чи ард түмэнд одоо тэр Тэнгэрийн айлцсан тэр айл дүүрийг сайтар тайлбарлаж хэлээ гэд. Тэгээд хорчий зайран болохтой зэрэг би ингээд Тэнгэр бурхантай харьцлаа. Тэнгэрийн онгод над хэлэхдээ бол хамаг Монголын хаан Жамуух биш Тэмүүжин болох юм гэж хэллээ. Тийм учраас ойрын үед Чингис хаан хамаг Монголын хаан болно гэж шашин талаас нь нэлээд их тайлбарлаж ухуулж ингэж одоо Чингисийг хаан болоход нэг тусдын болно да. За би нэгэнт энэ урьдчилсан байдлаар чамайг хаан болно гэдгийг шин тааж мэдэж чамайг хаан болохын төлөө баггүй их зүтгэж явна. Хэрв чи хаан болчих юм бол надыг яах юм? Надад одоо ямар шагнал урамшуул өгөх юм гэж хорчий зайран асууна. Энэ үед нь бол Чингис хаан за хэрв би чиний хэлсэн ёсоор хамаг Монголын хаан болчих юм бол чамайг одоо төмтийн ноён болгоё гэдэг. Тэгэхээр хорчий зайран за төмтийн ноён болж болно. Тэгвэл чи чинь бол одоо дэлхийн одоо том хаан болох учраас надад өгч байгаа медаль шагнал чинь бол багдаж байна. Чи өшөө дээр нь одоо Монголын гацаргой охтуудаас одоо 30 охиныг надад гэргээ болгож өг. За 3 дугаарт нь миний хэлсэн ярьсан болгоныг чи ёсчлон одоо биелүүлж яв. Тэгсэн тохиолдолд бол би чамд энэ бөөгийн бурхан шашин талаас нь ихэд нөлөөлж хаан болох чинь тусдын болъё гэдэг. Тэгээ энийг бол одоо Тэмүүжин хүлээж авдаг. За хүлээж аваад хаан болно. Хаан болсныхон дараа ч яг энэ хэлсэн ёсоор хорчий зайрныг төмтийн ноён болгож
За тэр хүссэн гасруугаа 30 охины нэхнэр болгон өгч. За ер нь тэгээд энэ зайрны хэлж ярьсан, бөөлж буусан, онгодын дамжуулсан бүх зүйлийг одоо өөрийнхөө хааны үйл ажиллагаанд мөрдөж явсан ийм түүх бас байна. Тийм учраас л Чингис хаан болох явцдаа энэ бөөгийн шашныг нэлээдгүй их ашигласан, бөөгийн шашны зайрангийн үгийг нэлээдгүй их дагсан ийм юмнууд харагддаг. За тэгээд энэ чин хамаг Монголын хан гэдэг чинь бол багш нь ингэж хэлээд байна шүү дээ. Хаан гэж урт аатай биш, ганцхан аатай хан гэж хэлээд байна. Хан гэдэг чинь ямар учраг хөхтэй зэрэг хамаг Монгол гэдэг чинь тэр тухайн үеийн олон аймагуудын нэг л аймаг шүү дээ. Тэр аймгийн л одоо зонхлогч хан болж байгаа учраас хаан бол биш. Гэхдээ Чингисийг хамаг Монголын хан болонгууд нь Чингис гэдэг цол өгсөн. Чингис гэдэг чинь бол одоо нэр нь биш, цол байна шүү дээ. Чингис гэдэг цолны ард хаан гэдэг үгийг нэмээд Чингис хаан гэдэг цолыг өгсөн. Энэ бас их учиртай. Чингис бол одоо хамаг Монгол гэсэн энэ нэг аймгийн хан биш. Ер нь ирээдүйд бүх Монгол улсыг нэгтгэсэн ийм том хаан болох юм а гэдгийг одоо бэлгшээж юм уу? Ер нь тодорхой ийм зорилготойгоор тэр Чингис хаан гэдэг энэ цолыг олгосон гэж үзэж болно нэг талаас. Нөгөө талаар Чингис гэсэн энэ цол нь ямар учиртай цол юм гэхээр манай эрдэмтэд хоёр янзаар тайлбарладаг л да. Нэг хэсэг нь за энэ чинь Тэнгис далай гэсэн утгатай үг. Өөрөөр хэлбэл одоо далай хаан гэсэн үг гэж нэг нь тайлбарладаг. Нөгөө хэсэг нь бол Чингис гэсэн үг бол одоо энэ бөөгийн шашны одоо маш том онгодын одоо нэр юм байгаамаа. Чингис гэж. Ямар онгодын нэрийг өгөхтэй зэрэг энэ дайны бурхан гэсэн утгатай нэр. Тийм учраас энэ хорчий зайран энтер бүгдээрэн Чингис хааныг өргөмжлөнгүүт нь хамгийн түрүүнд дайны бурхан гэсэн ийм цол олгоод ард нь хаан гэсэн цолыг гавчуулж өгөөд ер нь ирээдүйд бол бүх Монголын хаан болох юм. Явандаа бол одоо дэлхийн их эзэн болох юм гэдгийг гэж бэлгдэж зориудаар өгсөн цолоо гэж ихэж тайлбарладаг. Энэ нь ч ер нь аль талаасаа бас нэлийн ойрхон дөтөө ийм тайлбар юм шиг харагддаг шүү. За тэгээд энэ хоёр тайлбарыг хоёулангийн миний хүүхдүүд бас өөрсдийнхоороо хүлээж аваарай. Дүн шинжилгээ хийгээрэй. За тэгээд ингээд хамаг Монголын хаан болоод Чингис хаан цол өргөмжлөгдсөн тухайга хамгийн түрүүнд Тойрол хаанд илч давталгаж мэдэгдэнэ. За Тойрол хаан болохтой зэрэг ихэд баяртайгаар хүлээж авна. Ер нь бол одоо хамаг Монголын хаанаар Тэмүүжин хүү өргөмжлөгдөж Чингис хаан цол авчих нь бол зүй ёсны хэрэгэ. Хамаг Монгол дотроос одоо Тэмүүжингээс өөр хамаг Монголын хаан болчихгүй байхгүй. Сая би одоо мэрэгттэй хийсэн дайн байлдааны үе Чингисийг бол үнэхээр одоо эр зөрөгтэй ухаан төгөлдөр ийм хүн болж өсөж байна гэдгийг биеэрээ үзэж нүдэрээ харсан. Тийм учраас Чингис хаанд өргөмжлөгдсөн явдалд нь баяр хүргээд би бүрэн дүүрэн дэмжиж байна гэж Тойрол хаан бол дэмжинэ. За харин ахаад илч давталгууд нөгөө Жамуу хандаа хөргүүлнэ. Ингээд албан ёсоор хамаг Монголын хаад ноёд хуралдаад их хуралдаа хийгээд Тэмүүжинг Чингис хаан цол өргөмжлөөд хамаг Монголын хаан болголоо гэсэн энэ мэдээг Жамуух их эмзэглэж хүлээж авна. Жамуух бол би энийг хүлээн зөвшөөрөхгүй. Ягаад гэвэл зэрэг хэрв хамаг Монголын хаан болох юм бол хамаг Монголын бүх язгууртан ноёдууд мэдл үхий хүмүүс нь бүгдээрээ нийлж хуралдаж байж их хуралдаа хийж биш өргөмжлөх ёстой. Тэгтэл одоо миний хажууд нэлээдгүй олон язгууртан ноёд нь надыг дагаа явж байхад цөөхөн хэдэн хүний алтан хуучир сочоо бэхээ энтрийн дэмжлэгтэйгээр хаан болсон явдал бол одоо буруу албан ёсны хаан бишээ. Чингисийг би одоо Чингис хаан гэдэг энэ цол өргөмжлөгснийг хүлээж авахгүй байна гэж мэдэгдээд өөрөөр тэр өөрийгөө дагж явсан хамаг Монголын язгууртнуудыг цуглуулж байгаад бас тэндээ их хуралдаа хийгээд өөрийгөө одоо гүр хаан гэж өргөмжлүүлээд хаан болчихдгийг. Тэгээд 1189 оны тухайн тэр цаг мөчид чинь бол хамаг Монгол хоёр хаантай болж байна шүү дээ. Тэнд одоо Чингис хаан цолтойгоор Тэмүүжин нэг хаан, нөгөө талд нь Жамуух гүр хаан цолтойгоор Монгол улсын хаан болж Монгол улс хоёр хаантай болсон ийм түүх байна. Хамгийн алдартай хүмүүсийг шалгаруулах санал асуулга дэлхийд дахинд явуулсан байдаг. За энэ санал асуулгын дүнгээр Чингис үл мянганы хүнээр тодорсон. За энэ мянганы хүнээр тодорсон энэ явдлын манайхан бас нэг хайхтар сүрхий ач холбогдлогдгүй ч юм уу, учир явдлын олдгүй ч юм уу нэг жоохон бууруулж үнэлээд байдаг ийм талтай. За нэг хэсэг нь болохтой зэрэг за Вашингтон Пост-ноос
сүүлийн 1000 жилд гарсан 1000 шилдэг хүнийг тодруулсан юм гэнлээ. Тэр 1000 шилдэг хүн дотор манай Чингис хаан багтсан юм гэнлээ. За хэд хэдэн ч юм тийм ээ 200 ч юм уу 300 ч юм уу 999 ч юм уу 10 20 ч юм уу багтсан юм гэнлээ гэд ингээд нэг орхичихдаг. Нөгөө хэсэг нь болохтэй зэрэг Вашингтон пост сониос сүүлийн 1000 жилд төрсөн шилдэг 100 хүнийг тодруулсан юм гэнлээ. Тэр шилдэг 100 хүн дотор одоо манай Чингис хаан багтсан юм гэнлээ гэж бас ингээд нэг бүдгэрүүлээ ярьчихдаг. За тэгээд сүүлийн үед багш нэг зураг үтсэн сүүлийн 1000 жилд одоо тодорсон хамгийн шилдэг 100 хүний зураг гэдэг нэг зураг хэвлэгдэж гараад бас нэлээ үнэтэй энтэн зарагч байдаг гэсэнтэй. Энэ зургийн дотор бол одоо сүүлийн 1000 жилд төрсэн одоо 100 шилдэг хүн гээд тэгээ одоо бидний сайн таних хүмүүс ч байж байна. Оросын Ленин, Сталин, Хятадын Мао Цзэдун, Дэн Сяопин ч байж байх шиг, за Ястер Арабын Ясир Арапат ч байж байх шиг, өнөөгийн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин хүртэл орчихсон. За нэг ийм байдлаар 100 хүн шалгаруулсан юм а. Энэ 100 дотор бол одоо Чингис хаан Орос юм а гэсэн байдалтай ингээд яриад байдаг л да. Яг үнэндээ бол Вашингтон пост сониноос 95 онд энэ шалгаруулалт санал асуулгыг явуулаад албан ёсны дүнгийн 96 оны 1-р сарын 2-ны өдрийн Вашингтон пост сонинд албан ёсоор нийтэлсэн байдгийг. Энэ нийтлэлийн гарчгийг одоо багш нь та бүхэнд нэг харуулаадах юм. За энэ нийтлийн гарчиг энд байж байгаа миний хөөхтөө тийм ээ. Юу гэж байна вэ зэрэг who is гэж байна тийм ээ. Хэн юм бэ гэсэн үг. Одоо та нар англи хэл багшаасаа сайн мэднэ. The greatest гэж байна. Тийм үү? Агуу. Great гэдэг чинь агуу гэсэн үг тийм ээ. Тэгэхээр greatest гэдэг одоо харьцуулсан зэргээр дээш нь гарахаар агуугийн агуу нь хэн юм бэ гэсэн утгатай болоо явж байгаа шүү дээ. Хамгийн сүүлд нь of them all гэж үнэхээр одоо тэр мянганы шилдэг хүнд нэр дэвсэн тэр бүх хүмүүс дотроос чин агуугийн агуу нь хэн юм бэ гэсэн гарчигтай ийм нийтлэл гарч байна да тийм үү. Тэгээд хариултанд доорнд гарч байна. Чингис хаан of course гэж байна. Тийм үү? Мэдээж Чингис хаан шүү дээ гэж хариултыг өгч байна да. Мэдээж Чингис хаан шүү гэж. Тэгээд яг энэ нийтлэл нийтлэгдсэн өдөр нь болохтэй зэрэг 1996 оны 1-р сарын 2-ны өдрийн Вашингтон пост сонинд хэвлэгжээ. Одоо юм сайхан болсон, интернет сайхан болсон цагт бол энийг миний хөөгдүүд хөөгөөд нэг датаад үзчихсэн ч одоо та бүхэнд олдно. За энэ дээр бас нэг багш нэг ахаад нэг тайлбар хэлбэр байна. Тэнд Чингис хаан гэж байна шүү дээ, тийм үү? Яагаад ингэж хэлдэг юм гэхтэй зэрэг ер нь Чингисийн тухай мэдээллүүд Сартуул улсыг дайлаар мордож явах үед энэ Перс, Афган, Ираны чиглэл рүү Арабын чиглэлд нэлээд их олон түүх номонд бичигдэж үлдсэн байдгийг. Тэгэхээр тэр персүүчин өөрсдөө Ч үсэг байдгүй, Ч үсэг хэлж чаддаггүй тийм хүмүүс. Тийм учраас тэр тулгуур зохиол бүтээлүүдэд ихэвчлэн Жингис, тийм ээ, Дингис, Гингис гэсэн 3 янзаар бичигдсэн байдгийг. Тэрний Жингис гэсэн байдлаар нь энд бичигдсэн байна гэж ингэж ойлгоно. Тэгэхээр бол 1996 он гэхэд Америк бол үндсэндээ Монголыг мэдэхгүй байж л да тийм ээ. Одоогоос ч 20 жилийн өмнө мэдсэн чих бага мэддэг ийм л байсан. За энэ мянганы хүн гэдэг энэ юмд бид маш том ач холбогдол өгөх хэрэгтэй. Эндээс багшны ямар дүгнэлт хийж байгааг өгөхтэй зэрэг сүүлийн 1000 жилийн хамгийн агуу хүнийг тодруулах гэж дэлхийн 10 том прессийн нэг Вашингтон пост сонин мэдээж дэлхийд даяар их өндөр боловсралтай түүх мэддэг ийм л улсуудын дунд санал асуулга явуулсан байж таараа штэ. Энэ санал асуулгын дүнгээр Монголын Чингис хаан шилдгийн шилдгээр өөрөөр хэлбэл 1-8-аар гарч ирсэн байгаа байхгүй юу? Энд ч одоо агуу үедээ тийм ээ. Үнэхээр одоо бахархууштай үедээ. Ийм агуу бахархууштай ямыг өнөөдөр бид нар доош нь дараад нэг 1000 хүний нэг байсан юм гэнлээ 100 хүн дотор багтсан юм гэнлээ гэж ингэж яриад яваад байж болохгүй миний хөөхтөө. Тийм учраас энийг яг л энэ бодит байдлаар нь тавьж үнэн бодит мэдээллийг үнэн бодитоор нь гаргаж ирэх шаардлагатай. 1970-80-аад оны үед бид чинь одоо социалист системийн цөөхөн хэдэн орнд одоо Монголыг мэддэг болохоос биш дэлхийн нийтвэл Монголыг том бага мэддэг байлаа штэ. За нэг цөөхөн хэсэг нь мэднэ, мэдхтэй нэг хэсэг нь нөгөө Зөвлөлт холбоот улсын 16 дахь республик Монгол гэж ярина. Нэг хэсэг нь урд нөгөө Хятадын өвөр Монгол уу гэж ярина. Яг одоо тусгаар тогтносон бүрэн эрхтэй Монгол улс гэдэг талаас нь их ойлголт их бага байсан юм а. За энэ үед 1979 онд Иерусалимд Европын олон улсын поп дуучдын уралдааны одоо том шалгаруулалт болж
Энэ шалгаруулалтанд тухайн үеийн холбооны бүгд найрамд Герман улсын Чингис хаан гэдэг хамтлаг ирж оролцоод одоо дэлхийд Монголын нэрийг бол одоо үнэхээр их гаргасан да. Чингис хаан гэдэг 4 эрхтэй 2 эмэгтэйгийн бүрэлдэхүүнтэй ийм хамтлаг гарч ирж Чингис хаан гэдэг дуугаан дуулж энэ одоо уралдаанд 4-р байранд орж тэгээд тэр уралдаанаас хойш энэ Германы Чингис хаан хамтлаг Чингис хаан гэдэг энэ дуу бүх дэлхийд даяар одоо түгэнд архсан. Одоо өнөөдрийн яриагаар бол юм хит дуу болж тэгээд тэргээр дэлхий одоо Чингис хаан гэж ямар хүн байсан, Чингисийн Монгол гэдэг чинь урд нь байсан юм, өнөөдөр байгаа юм гэдгийг одоо мэдэрсэн одоо ийм том үйл явдал болсон. Тэгээд энэ Чингис хаан хамтлагийн Монголын нэр хүндийг дэлхийд 70-80-аад оны үед өргөсөн энэ их үйл явцыг одоо бид бас мартаж болохгүй юм аа. Тэр үед монголчин өөрөө нөгөө социалист системийн орн учраас үзэл сурталын асар өндөр түвшинд хязгаарлалттай байлаа. Багш анхныхаа хичээл дээр ярьж байсан бид чинь 13 дугаар зууныхаа үеийн түүхийг бодит үнээр нь ярих хэрэг байхгүй, Чингисийн хаан нэрийг хэлэх хэрэг байхгүй, Чингисийн хаан одоо хөшөө дурсгалыг босгох хэрэг байхгүй, Чингисийн чинь бол ерөөсөө л нэг алан хядагч ярахчин мэтэр одоо дэлхийд таниулж ярьдаг. Бид ч өөрсдөө одоо тэрийг хүлээн зөвшөөрдөг. Ийм үед бол Чингис хааны нэрийг дэлхийд гаргасан энэ хамтлаг одоо монголчуудын хувьд ч гэсэн бас их ойрхон байсан. Гэхдээ тэр үеийн одоо залуучууд өнөөгийн бид нэр та бүхний ээж аав эмээ өвөнөр бол тэр Чингис хаан гэдэг дууг одоо нууцаар сонсдог. Хэрв тэр Чингис хаан гэдэг дууг энэ тэнд тавиа сонсож байхыг мэдэх юм бол одоо барьдаг, баривчилдаг, энэ тэнд аваачиж асуудаг, хөрөнгөтний үзэл сурталыг дэлгэрүүлээ гэж арга хэмжээ авдаг ийм их хүнд хэцүү үе байлаа л да. Тэр үе чинь өнөөдөртэй адилхан DVD, CD гэж юм байхгүй. Нөгөө хуурцагт хайс гэдэг юм гараагүй. Зөвхөн одоо энэ пянз гэдэг юмар л дамжуулж олж сонсдог байсан. Тэгэхээр чин бас нэг дэлхийн нийтээр хит болсон тэр дууг дэлхийд даяараа дуурж гон болохтой зэрэг манай тухайн үед гадаадад ажиллаж амьдарч байсан хүмүүс, гадаадад сурч байсан оюутнууд тэр пянзыг олж ирээд янз бүрийн аргаар Монгол руу нэвтрүүлж оруулна. Тэр орж ирсэн ганц нэгэн пензин нууцаар одоо хаалга үедээ түгжиж байгаад цонх порчгон хааж байгаа гэхэд сонсдог байсан юм уу байсан шүү дээ. Тэгэхээр багш нь одоо энэ дууны талаар тодорхой хэлээд та бүхэнд дууных нь үгийг монголоор хэлж өгөөд тэгээд энэ дууг хэдүүлээ хамтдаа сонсё. Дууных нь үг нэг ийм үг байдгийг. Мянган морьтон хээрийн салхитай уралдан давхиндам хүү хаа Монголайдан сойлох Чингис хааныг бүгд дагнам хүү хаа элс шорон дундуур морьтны төвөргөн дачигнаж энэ дэлхийн улс бүхэн айдас төгшөөр давтнам эрэлхэг тэднийг зогсоох аянга захилгаан аадар бороо энэ дэлхийн хаанан чалга чин Чингис хаан Чингис хаан алив бид чинь монголчуудаа урагшаа альбан зүтгэр ирсэн дийлдэхгүй шүү дээ чин Чингис хаан гэсэн ийм үгтэй дуу. Тэгээд энэ үгтэй дууг одоо яг тэр үеийнх нь энэ одоо пензаар нь багш та бүхэнд сонсгоё. Сонирн байх болов. Throughout the land, and nothing there
өнөөдрийн лекцийн хүрээнд бас нэг анхаарал хандуулах нэг гол сэдвэл их Чингис хааны мэндэлсэн өдөртэй холбогдолтой асуудал юм байгаа юм. За нодон жил Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэмүүжин Чингисийн мэндэлсэн огноог төр албан ёсоор баталгаажуулж зарлиг гаргасан байгаа. За энэ албан ёсоор баталгаажуулах явдал нь бол онцгой чухал ач холбогдолтой. Онцгой чухал ач холбогдлын багш нь дараагаар нэг 2-3 зүйлээр тайлбарлаж хэлж өгнө. Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гаргахдаа 1162 он буюу 3 дугаар жарганы усан морин жилийн өвлийн тэргүүн сарын ширхний 1-ийг Тэмүүжиний мэндэлсэн өдөр болгож албан ёсоор тогтоосгоо. За энэ өдрийг амралтын өдөр болгосгоо. Бүх орон даяараа Монгол бахархлын өдөр болгосгоо гэсэн ийм ерөнхийлөгчийн зарлиг гарсан. За энэ зарлагын дагуу улсын их хурл амралтын болон баяр ёслолын өдрүүдийн хуваарьт өөрчлөлт оруулад энэ жил болгон өвлийн тэргүүн сарын шинэ 1-ний өдрийг амралтын өдөр болгосон байна. Энэ жилийн өвлийн тэргүүн сарын шинэ 1 энэ 11 сарын 23-нд тохиож байгаа. Тийм учраас бид бүхэн бүгдээрээ 11 сарын 23-ыг энэ зарлиг, энэ хууль ёсоор амралтын өдөр болгон тэмдэглэж, энэ өдрийг Чингисийн хаан албан ёсны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр болгож тэмдэглэнэ. Үүнтэй холбогдуулаад заавал яагаад энэ Чингис хааны мэндэлсэн өдрийг ингэж тогтоох ямар шаардлага байсан бэ гэдэг талаар багш нь хүүхдүүдэд 2-3 зүйл хэлье. Нэгдүгээрт нь Чингисийн мэндэлсэн он сар өдөр уг нь түүхийн сурвалж бичгүүдэд их тодорхой. Тулгуур сурвалж бичиг, Монголын уус товчоо, алтан товч, болор эрх, алтан эрх гэдэг энэ олон судар бичгүүдэд бол морин жилийн өвлийн тэргүүн сарын шинэ 1-нд төрсөн гэдгийг албан ёсоор тогтоочихсан байдгийг. Яг өнөөгийн зарлагтад тохирч байгаа нэг тийм өдрийг албан ёсоор судар бичигт бичээд үлдээчихсэн байна. Тэгээ анхныхаа гишээлд багш нь ярьж байсан шүү дээ. Нэгэнт судар бичигт бичээд үлдээчихсэн, тулгуур бичигт бичээд үлдээчихсэн ямиг ямар нэгэн байдлаар орчин үеийн өнгө аясад оруулж тайлбарлах, түүнд дүйцүүлэх тухай асуудал байхгүй. Яг л тэргээр нь явж явах ёстой, тэгэхгүй л төвөхгүй гэдэг юм а гэж тайлбарлаж байсан. Энэ үүднээсээ үл албан ёсоор энэ өвлийн тэргүүн сарын шинэ 1 гэдгийг авч хэрглэж байгаа юм а. Тэр үеийн өвлийн тэргүүн сарын шинэ 1-ний өнөөдрийн аргын тооллын өдөртөө дүйцүүлээд гаргаж үзээд ингээд тогтоочхож болоогүй мó гэдэг асуудал бас яригдана л да. За энэ талаар ч бас эрдэмтэд нэлээдгүй дүйцүүлэх гэж яг тэр үеийн өвлийн тэргүүн сарын шинэ 1 гэдэг нь энэ аргын тооллын, Григорийн тооллын яг хэдэн сарын хэдэнтэй таардаг юм гэдгийг тоосож үзээд янз бүрийн санаа оноо дэвшүүлдэг. Төдөн сарын төдний өдөр байна, 5 дугаар сарын 5-ны өдөр байна гэн, 6 сарын 17-ны өдөр байна гэн. Тэгээд энэ яагаад ийм зөрүүтэй гараад байдгийг гэхдээ зэрэг тэр үед өөрөөр хэлбэл 1162 онд одоогийн Григорийн тоолол буюу аргын тоолол гэдэг юм байхгүй байлаа. Хоёрдугаарт нь бэлгийн тоололч байхгүй байсан. Тэр үед монголчууд улирлын тоолол гэдэг тоололтой байсан. Энэ улирлын тоолол гэдэг нь ямар учиртай юм гэхтэй зэрэг цаг улирал нар сарны хөдөлгөөнөөр тооллон зохиож хэрэгэлдэг. Өөрөөр хэлбэл энэ Монголын улирлын тооллоор 9-р сарын 22-ны өдөр шинэ он гардаг юм байхгүй юу. За тэгээ тэрнээсээ эхлээ явдаг. Тийм учраас манай зарим эрдэмтэд ярьдаг да, ер нь цагаан сарын чинь өвөл тэмдэглэдэггүй байсан, намар тэмдэглэдэг байсан, 9-р сарын 22-нд тэмдэглэж явах зүйтэй энэ гэсэн янз бүрийн санаа оноо ядгийн тэр энэ улирлын тоололтой холбоотой. Тэгээд улирлын тоолол одоогийн бидний хэрэгжилж байгаа энэ Григорийн тоолол хоёрын чинь хооронд 101 хоногийн зөрөө байдаг. Тийм учраас энэ олон хоногийн зөрөөтэй энэ тооллоор бодохтой зэрэг янз бүрийн он сар өдрүүд гардаг учраас ерөөсөө хуучнаар нь бэлгийн тооллын өвлийн ихэнх сарын шинэ 1 гэдэг албан ёсоор Монголын төр тогтоогоод өглөө. Тийм учраас энд бол маргаан байхгүй. Нэгэнт ерөнхийлөгчийн зарлиг буусан бол зарлигийг хэрэгжүүлэх улсын их хурлын шийдвэр гарсан бол энийг бүх Монголын ард түмэн хэрэгжүүлж явна. За ингээд өнөөдөр албан ёсоор Монголын төр их хааныхаа төрсөн мэндэлсэн өдрийг албан ёсоор тогтоож зарлиг болгож тогтоож өгсөн учир нь юм. За өгөр өнөөдрийн нэвтрүүлэг дуусч байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай хүүхдүүд. За.
Наранбантахаас Шингэх хүртэлх өргөн удам нутгийг донсолгож явсан 800-ны тэртех их Монгол улсын Мандан Бадрал, Үүсэл хөгжил, дорот ялагдлын түүхэн үе мөчлөг бүхэнтэй хамт Монгол цус, Монгол эх орноор бахархдаг хэн бүхнийг их язгуурын түүхийн жимээр хамтдаа аялахыг урьж байна.